За энэ дээр за эрүүл мэнд манай эрүүл мэндийн салбар та холбоотой зүйлийг хэлэхэд энэ эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтын нэгэн техник гэж байгаа. Энэ дээр эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудал ялангуяа одоо цалин хөлсийн гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг тусах боломж байсангүй юу гэдгийг бас хэлмээр байна. За хоёрдугаарт нь хүн төвтэй нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэх гэдэг дээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг бас би оруулъя гэж санал өгсөн байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар ямар нэгэн зүйл ерөөсөө тусахдаггүй хаяа яваад байна. Тэгээ энэ тэнд ерөөсөө осол аваар чинь буурахгүй байгаад байна. Урьдчилан сэргийлэх хяналтын тогтолцоо маань үндсэндээ бас нэлээд суларсан. Энтэй холбоотой ямар заалтуудыг тусгасан бэ? За банкудтай холбоотой зүйлийг хэлэхэд энэ яг харахгүй хүний амжиргаантай холбоотой учраас банкны хүүг бууруулна гэд их хурлаас бас тодорхой асуудал тавьсан байж байгаа. Энэ тал дээр яг тодорхой заалт бол ерөөсөө харагдахгүй байгаа. Энэ тал дээр бас энэ эдийн засгийн хөгжлийн яамныхан байж байгааг бол харуулж өгөөч. За шударга байдлыг нэмэгдүүлэгээд тавьсан байсан. Энэ тал дээр энэ нийгмийн баялагын хуваарлтыг одоо хүртээмжтэй болгох чиглэлээр яг ямар ажил тусгаж байгаа вэ? Энэ үе стратегийн ордууд мордуудаа баялагын санд авах энэ ажлуудаа одоо эрхчлүүд нэлээд хүргэхгүй юм уу гэдэг энэ зүйлийг бол асуумаар байна. За ялангуяа шударга байдлын үзүүлэлт гэж хэлэх юм бол тэр Gini индекс зэрэгэд одоо нийгэмд хуваарлагдж байгаа орлогын тэгш байдлыг тэнцвэржүүлэхэд ямар арга хэмжээ авах юм бэ гэж асуумаар байна. За эдийн засгийн хөгжлийн яамнаас ажлын хэсгээс хариулах. 5 номер. Гишүүний асуултанд хариулъя. Тэр албан тушаал. Эрдэнэт эдийн засгийн хөгжлийн яамны хөгжлийн нэгдсэн боловсролтын газар шударга ус байдал тэр баялагын сантай холбоотойгоор стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар баялагын санг аривжуулах төгс цогц төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ гэдэг заалт орсон байгаа. Тэгээ баялагын сантай холбоотойгоор энэ жилээс 2025 оноос нэлээд бэлтгэл ажлууд хийгдээд 26 оноос нэлээд ажлууд хийгдэхээр яригдж байгаа. Тухайлбал өчигдөр Европын холбооны элчин сайдууд уулзсан гантамар сайд. Тэгээ энэ хоёр Европын холбоо хүртэл critical mineral чиглэлээр ингээд ажиллах гэх мэтийн ажлууд бол явагдаж байгаа. Тийм ч бас 26 оноос бол баялагын санга аривжуулах хөтөлбөр төлөвлөгөө маань сайн хэрэгжүүл энэ нь болохоор энэ тэгс хүртээмжтэй өсөлтөд нөлөөлөх байхаа гэд. Тэгээд 24-өөс 28 оны улсын хөгжлийн жилийн засгийн үйл ажиллагааны хөтөлбөр бол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гол бидний харж байгаа тоо бол ядуурлыг 2 дахин бууруулах, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг $10,000 хүрэхийн төлөө ингээд жил бүр чармаа ажиллаж байгаа. Тэгээ тэрний одоо гол ажлууд нь түүнд хүрэх гол ажлууд нь 14 болон 149 төсөл хөтөлбөрүүд тэрэн дотроо 150,000 айлын орон сууцны хөтөлбөр нь ялангуяа орон нутагт энэ ядуурлыг бууруулахад чиглэсэн томоохон ажил болно гэж бодож байгаа. Банкны хүүний талаар манай инх хамгаалалт дарга хариулна. За 7 дугаар микрофон хариулна. За гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамын инх хамгаалан зээлийн хүү бууруулгатай холбоотой ямар асуудлууд туссан бэ гэж асуусан. Тэгэхээр одоо нэг хамгийн сүүлийн байдлаар 25 оны 1-р улирлын эцсийн байдлаар банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүүнийг 17-оос 18% байна. Тэгэхээр энэ зээлийн хүүгийн 63% нь өөрөө их усүрийн зардал байдаг. Дийлэнх нь их усүрийн зардал гэсэн. Их усүрийн зардал гэдэг нь хадгаламжийн хүү. Цаанаа хадгаламжийн хүү нь өөрөө инфляц өндөр байгаа учраас хадгаламжийн хүү түүнээс өндөр болж ингэж тогтож явдаг. Тэгэхээр яг энэ эх жилүүдэд зээлийн хүү буурах үндсэн нөхцөл бол инфляц өөрөө 6-аас доош хувь, 5%, 4% руу очиж тогтворчсон тохиолдолд дагаж хадгаламжийн хүү буураад их усүрийн зардал буураад зээлийн хүү буурах ийм үндсэн нөхцөл үүсгэн. Тэгэхээр энд жилийн төлөвлөгөөтэй хамт өргөн баригдсан бас нэг бичиг баримт бол төсвийн хүрээний мэдэгдэл.
За нэмж цаг өгнө 7 дугаар микрофон. Энэ төсвийн хүрээний мэдээлэлээр яг эх 3 жилийн инфляцийн төвшинг яг хэрэгжүүлэх бодлогуудынхаа нөлөөг оруулаад доош нь төсөөлж зорилт байдлаар тавьсан байдаг. Тэрнээр бол одоо манайхны төсөөлснөөр 6% гэж оруулсан байгаа. 6% руу очиж тогтворжиж дунд хугацаанд зээлийн хүү буурах ийм нөхцөл үүснэ гэдгийг хэлье. За дуустал нь хариулна эдийн засгийн ажлын хэсгээс хариулах уу? Зээлийн Эрдэнэт гишүүн тодруулна. Яг би нэг шудраг байдлын юу гэдэг талаас нь хараад байгаа юм л да. Дотоодын бүтээгдэхүүнд нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүнийг $10,000 хүргэнэ гэж энэ зорилт бол байгаа. За энэ $10,000 маань хүнд нь яг хүртээмжтэй байх юм бэ гэдэг хэдэн хүнд хүртэх юм бэ гэж. Түүнээс биш одоо нийт дотоодын бүтээгдэхүүн нэг хүн амд хуваагаад гарсан тоог нь 10,000 хүргэнэ гэдэг байдлаар биш. Жиний индекс зэрэгэд одоо тэр нийгмийн баялагын шудраг хуваарлтын илэрхийлдэг нь үзүүлэлтүүдийг тавихгүй мó. Тэгэхгүй бол бид нэр $10,000 боллоо. Гэхдээ нийт хүн амын 80% нь энэ хүртээмжийг өсвөлт байвал яах юм? Тэр зорилгоор нь бас ийм их үзүүлэлтийг тавиул хэрэгтэй босуу гэдгийг бол хэлмээр байна. За хоёрдугаарт яг тэр юуг л ойлголоо. Зээлийн хүүгийн хувьд бол одоо яг энэ зорилтын дээр өөрсдөө яг тодорхой тавихгүйгээр за инфляц бууруулалт их үз гэдэг байдлаар тавихаар чинь бидний зээлийн хүүгтэй холбоотой ямар нэгэн шийдэл гаргахад хэмжээ. За зээлийн хүүдэд болсноо. За Ганбат сангийн амны төрийн нарийн бичиг орж ирсэн байна. За Нарантуяа Наара болон Бат Эрдэнэ гишүүнийг асуулт асуугаар нэмж өгнө. За чин бүрэн гишүүн асуултаа асууно. Бусад асуулт нь 5 дугаар микрофон. За гүйцэтгэл гишүүний асуултанд нэмж хариулъя. Тийм бид нөгөө энэ улсын хөгжлийн жилийн төлөвийг боловсруулахдаа яг тантай санал нэг байгаа. Тийм учраас ялангуяа тэр 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр нь тооцоол загвар хийхээр ялангуяа үүний дийлэнхийг орон нутагт бариул орон нутгийн иргэд маань орлоготой болох юм байна гэсэн тооцоо гарч байгаа. Тэгэхээр энэ том төсөл хөтөлбөрүүдийг Монгол хүнээр Монгол аж ахуй нэгжүүдээр хийх замаар ядуурлыг багасгах үндсэн арга хэрэгсэл гэж үзэж байгаа. Жиний коэффициент болон олон улсын энэ индексүүдийг энэ хөгжлийн төлөвлөгөө засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт бид нэлээд төлөв авч үзэж байгаа. Жиний коэффициентийн хувьд бол 24 онд 0.29 болж эрг үзүүлэлтээр буурсан юм билээ. Гэхдээ энэ нь бол бас хангалтгүй байгаа. Тийм учраас энэ томоохон төсөл хөтөлбөрүүдийг ялангуяа Монгол аж ахуй нэгжүүдээр За хариулт болсон уу? Харин тийм бусад асуулт нь гишүүний асуулт нь хариулаад өгнө. За Алмаа дарга 6 дугаар микрофон хариулна. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэгдсэн бодлого төлөлтийн газрын дарга Алмаа гишүүний асуултанд хариулъя. За хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуйтай холбоотой улсын газрын үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон зорилтууд тавигдсан. Ялангуяа энэ хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуйн үндэсний тогтолцоог сайжруулах зорилт байгаа. За түүнээс гадна эрэгтэйчүүд зөнхлөн ажилладаг хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуйн салбарт энэ хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуйн урьдчилан сэргийлэхийн үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн зорилтууд тавигдсан. За түүнээс гадна засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дотор эдгээр үйл ажиллагаануудыг задлсан маягаар бол нэлээд чухал ажлууд ажиллаж байгаа. За хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуйн хууль тогтоомжийн асуудлууд бас яригдж байгаа. Тогтолцооны шинжилгээтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөх асуудлууд бол нэлээд ажиллаж байгаа. Засгийн газраас олон улсын хурал дээр бас ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа гэдгийг
та бүхэн Эрдэнэт гишүүн өөрөө сайн мэдж байгаа хаа. За цалин өсний хувьд бол зөвхөн ерөнхий товч хариулахад хөтөлбөрийн инфляцийн түвшинтэй уялдуулаад нийт За гүйцэж хариулна уу 6 дугаар микрофон. төрийн аль багшийн цалин инфляцийн түвшинтэй уялдуулаад нийтлэг байдлаар инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмэгдүүлэх байдлаар эх оны төсөвт бол ингэж тусах байдлаар явна гэсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За эрүүл мэндийн салбарын тухайд бол тухайлсан зорилтыг бол эрүүл мэндийн яамныхан хариулсан дээр баха гэж бодож байна. За мөнх сайхан сайд хариулна уу. За байнгын орны дарга гишүүдийн өдрийн мэндийг хүргэе. Энэ эх оны энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр илүү хөрөнгө оруулалтын асуудлуудыг тусгаад явж байгаа гэж харж байгаа. Явж байгаа. Төсөв мөнгөтэй салбарын урсгал зардалтай холбоотой цалин мөнгөтэй асуудлыг бол бид нэр өнөөдрийн салбарын санхүүжилт хаанаач хүрэхгүй байна гэдгийг байнга хэлж байгаа. Одоо байгаа санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлж ээж эрүүл мэндийн салбар бол одоо цалин нэмэхээс илүү салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж ээж гүйцэтгэлтэй нь уялдуулж энэ цалин мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдэг энэ зүйлийг бол эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамд байнгын илэрхийлж байгаа. Эх оны эрүүл мэндийн салбарын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний дор хаяж 4% хүргэж өгөөч гэдэг энэ саналаа байнгын энэ хоёр яам руу явуулж байгаа. Тэгэхээр эх оны төсөв дээр энэ салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр энэ яамдууд маань анхаарал. За тодруулга Эрдэнэт гишүүн. За энэ 26 оны төлөвлөгөөний дотор яг байхгүй байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн асуудал. Тэгээ байхгүй байхаар ч иргэжил энэ талаар юм хийхгүй гэсэн үг үү? Уулынхаа хийж байгаа ажлууд байгаа шүү дээ. Тэрийг тусгаж олоогүй мó л гэж би асууж байгаа. Тийм учраас зарчмын санал бол оруулж байгаа. За эрүүл мэндийн яам, эдийн засгийн яамнууд маань энэ тал дээр бас тодорхой нэг ойлголцолд ороод тавихгүй бол эрүүл мэндийн яам бол саналаа өгсөн юм байна. Эдийн засгийн сангийн яам болохоор орхисон. Би яг хуу энэ боловсрал эрүүл мэндийг голчилж бас нэг яриад байгаа шалтгаан юу вэ гэхээр хүн амд үзүүлэх гэж байгаа хамгийн том чухал үйлчлэг юм энтэй холбоотой. За энэ цалин хөлсийнхээ асуудал өрсөлдөх чадварыг ялангуяа жирийн иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг улсын эмнэлэг, улсын сургуулиудын болсон хүчингүүдэд анхаарал хандуулахгүй бол энэ өөрөө иргэд болсон хүчний гойжил буюу одоо чадaltaй мэдлэгтэй боловсралтай чадaltaй хүмүүс нь одоо гараа явчих юм эрсдэл бас байгаамаа. Хүний нөөцийн дутагдaltaй тэргүү байгаа. Тийм учраас энэ тал дээр бол онцгойлон тусгуул яасан юм бэ гэдэг ийм